цааны үзэгчтэй та бүхэндээ ийм салоноос одоо зөвлөгөө өргөх гэж байна. Энэ удаагийнхаа дугаарт бид нэр хумс цэцлийн талаар болон хумсны будагны өмнөний талаар одоо ярилцаж зөвлөгөө өгөх болно. Хамгийн түрүүнд хэдүүлээ хумсныхаа түлхэлтэн дээр ажиллана. Түлхэлтэн дээр ажиллахад энэ хоёр одоо боковый страна гэж ярьдаг. Энэ хоёр хажуугийн одоо хэсэг артлынхаа хумсны хэсгүүдтэй одоо тэмцэх хэрэгтэй. Одоо жишээлбэл энэ хойш орсон юм шүү дээ. Хоёр захын өвчийг түлхэж өгөх хэрэгтэй. Ингэж өөрөө хумс маань төлөө хоёр хэлбэрлэг харагддаг. За хумсны гадар талиаг дэмтэхгүйгээр хөнгөн зөөлөн түлхэж өгнө. Ер нь гэрийн нөхцөлд бол энэ одоо мод гэж ярьдаг. Энийг хэрэглэх юм бол илүү тохиромжтой. Ялангуяа хүүхдэд нэр юм модон одоо түлхэлтийг илүү хэрэглэх хэрэгтэй. За энэ модон түлхэл маань нэг удаагийнхаар 100 ширхэг дээр савлгаад ярьж өгч байсан. Хасаа хэлдэг. Одоо юм илүү хойд ингэж хэлж байгаа шаардлагатай. Ер нь бол түлхэн хөнгөл түлх юм бол одоо илүү хэлбэртэй цэвэрхэн хумстай болж өгдөг. Дээрээс нь одоо нэг тол одоо живд гарч ирэх. Дээрээс нь тол томрох. Бол хамаагүй хүчтэй түлхэж болохгүй хүүхдийн учраас эмчих юм бол хүн хумсны ургалт тэр аяараа одоо буруу болж ирдэг. Тэр сүүлийн үед одоо юм хадны мэдгүй дэрэлэг төлөвлөсөн. За ингээд дэрэлэг хэрэгслийн ач холбогдол нь өөрөө нэгдүгээрт гэмтээхгүй, хоёрдугаарт хумсны талийг бүрэн ил гарган, гуравдугаарт хумсны хэлбэрийг маш сайн засаж өгнө. Дөрөвдүгээрт нь эргүүлээд энэ махыг маань одоо ургуулахгүй болгодог байгаа. Мэдээж нэг урагдагийн оролтоор ургахаа болохгүй. За ингээд хэлбэрээ жигд гаргаад өгснөөр хумсны маань бүтэн тол нэгдэж өгдөг. Маш болгоомжтой хийхгүй мэржлийн зөвхөн хэлэх юм бол талыг үүдээ хайлттай. Бааш тоног хөрөмж амт. Манайх болохоор 4 төрлийн хариуцлагчтайгаа гэрлээр хариуцлагч, цэвэрлэгийн хариуцлагч, тэгээд дээрээс нь температураар халагч, дээрээс нь хатаагч хариуцлагч гэсэн хариуцлагатай байгаа. Хариуцлагыг бол манайх ерөөсөө байнгын хийж одоо нэг хүн дээр нэг хариуцлагсан багч хэрэгэлдэг байгаа. Дээрээс нь манай байнгын үйлчлүүлэгчтэй өөрийн гэсэн багчтай, өөрийн гэсэн хороотой, өөрийн гэсэн одоо багч хариулцдаг байгаа. За тэгээд ингээд байнгын биш одоо шинээр үйлчлүүлэгч маань гэсэн багжаа авч таагүй тохиолдолд санаа зовох хэрэггүй. Бид хэд бол одоо 30-аас 50 одоо хос багчтайгаа ширхэг тийм учраас бид оройдоо цэвэрлэгээ хийгээд багж харуулгаад өдөртний хүн дээр шинэ хариуцсан багчаар хэд болох зохиолддог. Ер нь бол сүүлийн үед одоо хуурайгаар дамжаад хумсны мөгөзөр халдах тийм ээ. Одоо гусаач буюу бахаар одоо бус гаргасан ч юм уу эсвэл одоо буруу авснаас болж одоо артлын одоо шалбархаа үүсгэж гэмтээснээс бас илийн БЦ вирус дамжиж ийн гэж аяух ярих болсон. Тэрээс бид нар бол байнгын хариуцлагатай багж тоног төхөөрөмж сайтай газар үйлчлүүлэх хэрэгтэй болоод байна. Илүүдэл махтын хитрхийг гүнзгий авснаас эсвэл дутуу авснаас болж арагшаага шамралт буюу одоо сүрдгэр үүснэ. За сүрдгэрийг манайхан одоо татаж буруу авснаас болж шархлаад зарим тохиолдолд одоо ганц хуруу гэдэг зүйл олон тохиолддог байгаа. Гэрийн нөхцөлд бол ерөөсөө цэвэрлээд түлхэлтэй хийгээд тэгээд одоо тосоо буюу одоо ямар ч тос хэрэглэж болно. Ялангуяа хумсанд бол хатууруур чиглэлээр ургамлын тос тийм ээ. Дээр нь оливын тосыг
одоо гэртээ гэрийн нөхцөлд ээж нь талаагаад лээсгээд за тэгээ кино үзчих зураа ч юм уу тий. Өөрийнхөө завтаа үед 5-15 минут хомсоод үрээд авахд бол хангалттай одоо тэжээл өгдөг байгаа. Ерөнхийдөө бол гэлэн бодолтын дараагаар бол энэ хүн одоо тий маскыг тосон маскыг бол тавьснаар 7 хоногийн дотор эргүүлээд хомсоо хатууруулах боломжтой гэдэг. За хомсны олон төрлийн маскууд байдаг. За тэр маскууд ерөнхийдөө бол ихэвчлэн тосон хэлбэрийн маскнууд байдаг. Ерөнхийдөө бол бүлээн тосонд 5-15 минут хомсоо байлгахчаад аягүй сайн бэхжиж өгдөг. Дээрээс нь суур гэж одоо хомсны бэхжүүлэгч суур бэйс гэдэг юм бол байнгын хэрэглээд дээрээс нь топ гэдэг юм давхар хэрэглээд өчгөр хомсгороо хатуурах ирдэг. Тэгээд хитрхийх усанд дэвтээх тийм ээ. Ялангуяа одоо билизна, комиттэй, периттэй усанд бид нэр аягүй гараад үрж одоо хэрэгэлдэг. Одоо гэр орноо цэвэрлэдэг тийм ээ. Энийг одоо жишээлх юм бол пери хэрэглэснээр бол бид нэр бүтэн сарын хугацаанд одоо гарандаа доторхой тэжээл өгсөн бол 2 удаа юм уу 3 удаа периттэй усанд аяг тав угаснаар тэр тэжээл мануура алгуулж идэг байна. Ягаад гэвэл одоо та бүхэн мэднэ шүлэн тоснд периг одоо ингээд нэг туслыг хийхээр тэр шүлэн тос өөрөө бүр ингээд шингэрээд одоо тосн дээрээ ялгараад гараад ирдэг. Энэ маань өөрөө яг одоо хүний арьсанд байгаа бүх тослыг бид нэр тэрэгтэй байгаа одоо элементүүдийг бүгдийг пери маань одоо устгадаг. Дээрээс нь гелээр буцсан тохиолдолд бид нэр төмөр зүлгүүртэй тий комментор тоогоо бодог. Энэ болохоор эргүүлээд айгүй хурдан хомсонд одоо ургал өгөөд гэлэн бүтгийг ялгах. Дээрээс нь хомсны одоо бүтцийг хэмтээдэг. За одоо хэлбэрээ засах дээр бид нэр анхаарах хэрэгтэй. Хоёр талын манайхан дээр айгүй юм алдан харагддаг. Хомсоо хитрхи их нарийнхан болгохын тулд одоо хоёр энэ боковой странаас ингэж хуурайдж өгдөг. Боковой странаас бол хизээж хуурайдж болохгүй. Зөвхөн тэгшилж өгдөг. 1-2 удаа л хуурайдах боломжтой байдаг. Одоо дугараг буюу бөөрөнки шавх гэсэн хоёр хэлбэр модонд ороод байгаа. Хуурайдалтыг одоо энэ махцыг дуусна одоо дуусах одоо энэ зааг биш үү? Хомслын зааг эндээс эхэлж урагшаага одоо эхэлдэг. Нарийсгах бол яг энэ заагаас эхэлдэг. Араас эхэлдэг биш. Тэгжиж хомс маань өөрөө сэтрэхгүй болдог. Яг тэгэхээр ийшээгээ хит оруулаад хуурайдчихаар одоо ингэж хуурайдахаар аяандаа энэ маань ургахын явцад эндээс одоо өргөн хомс гарч ирээд энэний заагаар мах хараа хугардаг. Тийм учраас хуурайталтай зөв хийлгсэн багт бол одоо хугарна гэх аль бараг байдгүй гэлэн бодолтой. Энэ тойл одоо харлах, шарлах тийм ээ. Энэ үйл явцын болохоор ерөнхийдөө хүний одоо будаг гэнтэй холбоотой байдаг, бүтээгдэхүүнтэй холбоотой байдаг. За бүтээгдэхүүний маань чанар одоо будагны маань сонголт муу байгаагаас ч юм уу эсвэл химийн хит их найдвартай одоо будаг бид нэр хэрэглэснээс болоод хомсны маань төлөө өөрөө шарлж идэг. Тийм учраас бид нар будгийг сонгохдоо аль болж өгвөл олон стандартад нийцсэн хомс амьсгалуулах үүрэгтэй, химийн найрлах багтай тийм хомсны бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. За гэлэн будгийг хийхэд заавалчгүй одоо хомсны өнгөн гадаргыг одоо бага зэргийн үрж өгдөг. Манайх болохоор Орсын Эми брендийн суур эргэлдэг. За энэ суур маань өөрөө 3 төрөл байдаг. Хэрвээ таны хомс нэмхэн гэмтэлтэй салаалдаг бол бид нар макси буюу хамгийн одоо өтгөн хамгийн зузаан суурийг хэрэглэж одоо хомсыг хамгаалж боддог байгаа. Хэрвээ таны хомс одоо ердийн хэвийн бол бид нар дунд зэргийн бэсийг хэрэглэдэг. Хэрвээ таны хомс одоо зузаан тийм ээ одоо ямар нэгэн гэмтэлгүй бол бид нар энгийн бэсийг хэрэглэдэг байгаа. За одоо өнөөдөр таны хомс хэвийн учраас хэвийн дундын
суурийг сонгож байна. За энэ бэсний маань онцлог өөрөө Оросын албаны улсад үйлдвэрлэгдсэн дэлхийн 20 гаруй орнуудаар гардаг. Дэлхийн стандартад нэгдсэн 2013-аас эхлээд 15 оны бүх одоо шагналуудыг авсан байсан. За манайх одоо сургалт явуулаад жилийн хугацаа өнгөрч байна. Ерөнхийдөө хөвчлэн гадаадд сурах одоо хүүхдүүд 10 жилээ төгсөж байгаа хүүхдүүд эсвэл гадаадд ажиллах гэж байгаа Европ албаны улс руу сурах гэж байгаа хүмүүс илүү их сурдаг байгаа. За яагаад энэ сургалтыг явуулах болсон шалтгаан нь гэх юм бол ерөнхийдөө би өөрөө хойно одоо сурж байх хугацаанд илүү цагаар ажиллах шаардлагатай болсон. Мэдээж Орос улбаны улсын өртөг өндөр байсан учраас за тэгээд энэ ажил маань илүү сонирхолтой, илүү одоо биеийн хэлбэр өөрчлөөсөө надад илүү одоо суралцах цаг завыг олгодог. Гин гадна одоо илүү одоо ажилласнараа цалингаа авах боломжтой. Одоо тийм байсан. Манайх одоо 3 үе шаттай. Нэг нь өөртөө анхан шат буюу одоо өөртөө маникюр хийхдээ энгийн гэлэн бодог гэрээрээ их. Хоёрдугаарт нь болохоор гэлэн бодогны агсан төвшин. Гуравдугаарт нь гүнзгий гэж байгаа. Гүнзгийд нь болохоор хумс урлаг одоо тий илүү одоо мэрэгчлийн хичээлүүд ордог байгаа. За одоо лакныхаа дараагаар бид нэр топ буюу одоо хамгаалагчаад өргөцсөн байгаа. За хамгаалагчаад өргөснээр бол бид хоёрын одоо энгийн бодолд маань ингээд бүрэн дуусч байна. Одоо хоёулаа хомсны гоёл буюу чимэглэх үйл ажиллагаа. Шитгэн чимэглэлүүд дээр манай үйлчлүүлэгчдээс агиох одоо асуултууд ирдэг. Шитгэн одоо унчхуу тий хит ханаад унах. Ерөнхийдөө бол ингээд манай шитгэн бол ерөнхийдөө дараагийн хөлт хүртлээ ундаггүй. За манайд одоо сургалтанд сурснаар ерөнхийдөө яагаад илүү ачаал бүгдэлтэй илүү давуу талтай вэ гэхээр 14-өөс 15 хоног манай сурдаггүй бүхэл сарын хугацаанд манай сурдаг. Одоо мэрэгжлийн маникюрын маань төвшин тэгээ энэ хугацаанд болохоор одоо Европын албаны хаанч ямар ч улсад очсон мэрэгчлэрээ хязгаарч голомддоггүй одоо тийм мэрэгжлийн маструуд гардаг байгаа. Энийг болохоор ял өөрөө хөрөнгөтэй хэлж чадна. Яа тэгэхээр хүн мөртэй тус бүрчлэн ажилладаг тийм ээ бүх технологийн одоо журмын дагуу заадаг. Дээрээс нь манай бүтээгдэхүүн өөрөө Европод нэр хүндтэй бүтээгдэхүүн тооцдог, хамгийн үнэтэй бүтээгдэхүүн тооцдог учраас санаа зовлоо. Манаас дахиж одоо тийм ур чадвар дутаад байна гэж хэлэхээргүйгээр тийм чанарын өндөр түвшинд сургалтаа явуулдаг. 14-р шингийн урд талаас ийм салон дээр уулзах боломжтой. Өнөөдрийнхөө дугаараар та бүхэндээ энгийн маникюр хийх аргачлал, бүтээгдэхүүний сонголтын талаар зөвлөгөө өглөө. Ингээд дараагийнхаа дугаарт бүгдээрээ хомсны одоо засал, акрил хомсны талаар мэдээлэлтэй иргэн уулзцаая.